はい、今日勉強しました。今日は火曜日です。今日は何曜日ですかというのを勉強しました。さあ、では次回も皆さん楽しく日本語を勉強しましょう。さようなら。さようなら。次は日本文化の紹介映像です。ご覧ください。Деко арт буюу гоё чимэглэлийн урлаг. Гоё чимэггүйгээр амьдралыг төсөөлшгүй. Бүсгүйчүүдийн гоёмсог ганган байдлын илэрхийлэл болж дэлхийд дахин төгжиж буй хүмүүс бодох урлаг. Энэ урлаг нь Японд ч гэсэн эрчимтэйгээр хөгжиж байгаа бөгөөд хүмүүс бод хүчилгээ үзүүлдэг гоо сайхны салонуудын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Өнөөдөр эдгээр салонуудын үйл ажиллагаа ч гэсэн өөрчлөгдөж байна. Энэхүү салонд хомсог гоёмсгөр бодохын зэрэгцээ, гар утас зэрэг өдөр тутмын хэрэглээний зүйлсийг чимэглэж өгөх үйлчилгээ үзүүлдэг байна. Чимэглэлд зориулж хэрэгжилж байгаа чулуу нь хумсан дээр наадаг чулууны нэгэн адил алдарт Сваровскийн чулуу хэрэгэлдэг. Ингэж чимэглэсэн гар утсыг декетон хэмээн нэрлэдэг бөгөөд бүсгүйчүүдийн биеэсэн огт шалгадаггүй гангарааны нэгд зүй ёсоор тооцогдож байна. Энэ газрыг нийт борой гэдэг. Загвардаг модны гэж огт хэлэхэргүй Токиогийн захын нэгэн хот. Гэвчэнэхүү хот нь эртээр үеэс бүс барааны хот гэдгээр алдартай бөгөөд гар урлал сонирхогчдын цуглах дуртай хот байсаар ирсэн юм. Энэ хотод бус газраас онцгойн харагдах нэгэн дэлгүүр байх бөгөөд энэхүү дэлгүүрийг Decathlon Shop гэдэг. Дэлгүүрт гар утас чимэглэх зориулалттай тоолж баршгүй олон янзын чимэглэл өнгө алглан өрөөтэй харагдана. Гоёмсог ганганаар чимэглэсэн гар утас судалдан авахыг хүссэн хүмүүсээс гадна олон янзын загвар, өнгө, хэлбэртэй чимэглэлээс сонголтон хийж гар утсан өөрсдөө чимэглэх гэж энэхүү дэлгүүрийг зорин ирдэг хүмүүс ч олон бий. Дэлгүүрийн веб хуудсанд гар аргаар чимэглэх аргын тайлбарыг тавих зэрэгцээгээр чимэглэх дуртай хүмүүсийг бүхий л талаар дэмжин ажиллаж байна. Декодын загвар нь дангац гар утсаар хязгаарлагдахгүй. Загвар модны түүхт хот болох Харажикугийн төвд байрладаг энэхүү дэлгүүр нь бүх төрлийн эд зүйлийг гоёмсгоор чимэглэж өгдөгөрөө даваа талтай. Баал хаачнаас эхлээд дижитал аппарат зэрэг өдөр тутам биедэн ойр авчдаг бүхий л зүйлтэй чимэглэл хийлгэж болох бөгөөд энэ нь деко арт соёл гэж нэрлэх үс хэмжээнд хүрсний илэрхийлэл гэж хэлж болно. Мөн ширхэг нэг бүрчлэн гараар суулгаж уралдаг энэхүү урлагийн бас нэгэн онцлог юм. Тиймээс ямар ч зүйлийг гоёмсог ганган болгож чаддаг байна. Үзүүр нь эрзэнээр хийгдсэн учраас наалдж байгаа юм. Ингэхээр авагддаг. Анхандан маникюрын зориулалттай наагч, хувцс чимэглэх зориулалттай шилэн сувс зэргийг ашигладаг байсан бол харин одоо деко арт зориулсан тусгай гоё чимэглэлийн бүтээгдэхүүнүүд бий болжээ. Чимэглэл хийх хамгийн гол арга нь завсар зай огт гаргахгүйгээр суулгаж өгөх. Аль болох нүдэнд тусахгүй байхаар чигжиж суулгах явдал юм л да. Өөрөө сайн хийж чаддгүй хүмүүс ч гэсэн энэ дэлгүүрт ирснээр бүрэн үйлчлэгийг авч болох өгөөд захиалга өгөөд мэрэгжилтний заавар зөвлөгөөний дагуу өөрөн хийж өөр хаач байхгүй цорын ганц эдэлтэй болох бололцоотой. Бусд хүмүүсийн эд зүйлтэй хайд давхардахгүй гоёмсог чимэглэл хийлгэж болдог. Ингэж сонсоод энд ирсэн. iPod жихвч зэрэг чимэглэл хийлгэж болох бүх зүйл дээрэн хийлгэж авсан. Хэрэглэгчдийн хүсэл сонирхолч гэсэн хувирч өөрчлөгдсөөр байна. Иймэрхүү авгар тоогортой чимэглэл хүмүүсийн сонирхлыг ихэд татдаг. Иймэрхүү завхрыг ахлах сургуулийн сурагчдыг сонирхдаг юм. Харин энийг офисын ажил эрхлэгч эмэгтэйчүүд илүү сонирхдаг бөгөөд Сваровскийн нэлэхүйд нь бүрсэн загварч гэсэн их эрэлттэй байдаг. Зөвхөн гар хийцээр жинхэнэ гоёмсог өнгө төрхийг бүтээгч өөр хаач авахгүй цорын ганц бүтээлийг бий болгож чаддагт энэхүү урлагийн олон далдартай байх нууц оршино.